Та мэдхүү амьдралын зам үнэхээр ихэнхдээ манан дунд төрөхтэй адилхан байдаг. Хүн бүр өөрийнхөө замыг тэмдчин хайж өөрийн гэрэл ямар нэгэн чиг баримжаахыг оролдог. Харин би танд энэ замыг тайлахад тусалдаг нэгэн төрлийн газрын зураг байдаг гэж хэлбэл яах вэ? Яг ийм системийг нумеролог болон үлийн үрийн хуулиуд дээр тулгуурлан өнөөдөр бид авч үзэх гэж байна. Харин биднийг хамгийн их совоож буй гол асуудал бол манай амьдралд үнэхээр ямар нэгэн нууц код байдаг юм болов уу? Хэрвээ төрсөн өгнөө удмын холбоонд маань өөрийгөө болон хувь заяагаа ойлгох түлхүүрүүд аль хэдийн шифрлэгдсэн байдаг бол яах вэ? Тэгвэл бүх энэ системийн үндс нь маш хүчтэй хоёр бэлэгдэл оршдог. Яг тэд л бидний дотоод хоёрдмал чанарын газрын зургийг бүтээдэг. Төв бэлэгдэл нь хоорондоо огтлцсон хоёр гурвалжин юм. Нэг нь дээш харсан, нөгөө нь доош харсан. Энэ дүрс нь үнэндээ бидний доторх эсрэг тесрэгийн мөнхийн тэмцэл төдийгүй нэгэн сул нэгдлийн бэлэгдэл юм. Эхний гурвалжин 14 болон 21 тоноотой. Энэ нь бидний гэрэл тал, тэнгэрлэг оршихуй, тодорхой байдал, ойлголт илэрхийлнэ. Харин хоёр дахь урвуу харсан гурвалжин 6 болон 8 тоноотой. Энэ нь харанхуй тал бидний төөрөгдөл, цаашид ухаарах ёстой алдаануудыг бэлэгдэл юм. Тэгвэл энэ харанхуй гурвалжны тоонууд хаанаас гарч ирдэг вэ? Үндэ бүх зүйл маш энгийн. Энэ бол цэвэр нумеролог. Харцгаая. Гэрэл гурвалжны хөрш 2 тоо болон 14 ба 21-ийн авна. Нэмж тооцвол 35 гарна. Дараа нь нэг оронтой болохын тулд 3 дээр 5-ыг нэмнэ. Ингэхэд 8 гарч ирнэ. Харж байна уу? Энд юу ч санамсаргүй биш. Бүх зүйл хоорондоо холбоотой. За тэгвэл бэлэгдлүүдийг ойлголоо. Харин энэ бүхэн бодит амьдрал дээр бидэнд юу өгдөг вэ? Геометрээс жаахан холдоод энэ бүхэн бидний өвөг дээдс, магадгүй өнгөрсөн амьдралуудтай хэрхэн холбоотой харцгаая. Энэ системийн дагуу бид зөвхөн ген төдийгүй шийдэгдээгүй үлийн үрийг даалгавруудыг өвлөн авдаг. Өөрөөр хэлбэл бид яг өөрсдөд танил сургамж алдаануудаа гэр бүл төрдөг бөгөөд тэдгээрийг засах гэж ирдэг гэсэн үг. Харин хамгийн сонирхолтой тэр харанхуй уруу гурвалжин өмнөх амьдрал дэх гол алдааг заадаг гэж үздэг. Тиймээс өнөөдрийн бэрхшээлүүд бол шийтгэл биш харин өрсөлдөөн боломж, хуучин алдааг засах шанс юм. Тэгвэл яаж өөрийн хувийн кодыг тайлах вэ? Түлхүүр нь бидэнд хамгийн чухал огноо болох төрсөн өдөрт нуугдсан байдаг. Энэ системийн дагуу бидний амьдрал маш чухал үе шатуудад хуваагддаг. Харцгаая. 18 нас хүртэл бид эцэг эхийн үлийн үрийн хүчтэй нөлөөндөр амьдардаг. Дараа нь 25 нас хүртэл гол энерги эзэмших шийдвэрлэх үеийг ирдэг. Хэрвээ энэ үед үнийг хийж амжихгүй бол 25-наас 30 насны хооронд амьдралын анхны том хямрал эхэлж тохиолдог. Одоо төрсөн өдрийг өөрийг нь харъя. Эхний ангилал ямар ч сарын 1-ээс 9 хүртэл төрсэн хүмүүс эдгээр хүмүүсийн зорилгын цэвэр энергитэй гэж үздэг. Өмнөх амьдралтай гол даалгавраа амжилттай давж гарсан бөгөөд одоо бад бөх суурин дээр цааш бүтээж буй мэд. Дараагийн 2 дахь ангил нь 10-наас 19 хүртэл төрсэн хүмүүс. Тэдний хувьд нэг амьдралын зорилгыг 2 дахь удаага боловсруулах боломж юм. Харин 3 дахь бүлэг 20-оос 29 хүртэл төөрөгсөд эдгээрийг 3 дахь орлогоо гэж үздэг. Бөгөөд маш өндөр ухамсар, алхам бүрдээ анхаарал шаарддаг. Энэ зөвөрлөл үнэхээр тодорхой тайлбарч байна. Амьдралын сургамжууд бид сурах хүртлээр давцаар байдаг. Одоо төвшинг даваагүй бол дараагийн амьдрал түнтэйгээ төдийгүй нэмэлт үлийн үрийн ачаатай тулгарна гэсэн үг. Ингээд бид хамгийн чухал мөчдөрлөө. Хувь тавилан бол чулуу шиг сийлэгдсэн зүйл биш. Энэ бол үргэлж сонголт. Нэг энергийг илэрхийлэх хоёр өөр арга хооронд нь сонголт юм. Төрсөн өдрийн тоо буюу энд аркан гэж нэрлэдэг зүйл бүр гэрэл ба харанхуй хоёр талтай. Илүү ойлгомжтой болгохын тулд нэг жишээ авъя. 2 дугаар арканыг авч үзье. Эрэг илэрлэлтэй, өөрөөр хэлбэл эрэг талтай хоёрын энергийн хүн бол авиас бэлгийн жинхэнэ сан. Маш гүн зон бэлэгтэй, дипломат чадвартай, төвчээр, байгальтай нарын холбоо. Ийм хүмүүс ихэнхдээ эдгэх чадвартай байдаг бөгөөд гайхалтай илтгэгч байж чаддаг. Харин энэ энерги цөрөг тал руугаа ороход юу болдог вэ? Энд дүр зурагт өөр болдно. Нууцлаг заан бүх зүйлд үл итгэх байдал, говь чив дурлах, хоёр нүүр гарч ирнэ. Хүн шийдвэргүй, идэвхгүй болж хамгийн гол нь дотроос хайр мэдрэхгүй учраас түүний гаднаас байнга илэрхийлдэг.
Тэгвэл энэ суурьгөөс яаж эрг рүү шилжих вэ? 2 дугаар аркан систем маш тодорхой даалгаврууд өгдөг. Зөвхөн материалын ертөнц биш, сүнслэг ертөнц байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ээжтэйгээ харьцаагаа сайжруулах, түүнийг уучлах, бусдыг уучлахад суралцах, ярих авьяасаа хөгжүүлэх, мэдээж үнэнч байх. Эцэст нь бүх зүйл нэг л зүйл рүү очдог. Энэ системийг ойлгох нь зүгээр нэг код тайлах бус, харин ухамсартайгаа замаа сонгох хэрэгсэл юм. Та ойлгож байна уу? Та газрын зураг хаашаа явахыг тушаахгүй, харин аль хэсэг бэрхшээл байж болох ямар сургамж сурах ёстойг л гэрэлтүүлж өгнө. Эдгээр сурилтуудыг ухамсартай даван туулах үед хүн өөрийн нөөц эерэг төлөвч шилжих, эцэст нь амьдралынхаа жинхэнэ зорилгыг биелүүлдэг. Бид харанхуй уй ганц дэнлүүний дүрслээс эхэлсэн. Тэгвэл мэдлэг бол тэр дэнлүү өөрөө юу? Харин түгээр аль замыг эргэлтүүлэхээ хүн бүр өөрөө сонгодог.